Хүн төрөлхтний түүхэнд хэрвээ та ядуу төрсөн бол насаараа ядуу байх тавилантай байсан. Танд ямар ч арга байгаагүй. Та боол хааны хөвгтөл хааны хөвгт. Орчин цагт юу гэхээр хэрвээ та технологийн энэ хөгжлийг, энэ контентын хөгжлийг зөв ашиглаж чадах юм бол та заавал баяа айл төрсөн, заавал танилтал, заавал нэг юм байж иж тэр зүйлийг бүтээх шаардлагагүй болсон. Тэгэхээр юу гэхээр өнөөдөр би хөшүүрэг гэдэг зүйлийн тухай ярих гэж байна. Олон юм ярьлаа, хөшүүрөгээ орцгоё. За тэгэхээр хөшүүрэг гэж юу юм бэ гэдэг сэдвээр орохоор хөшүүрэг гэж буюу англиар leverage гэж байгаа. Leverage гэдэг үгний үндсэн угшил гарал нь латин үгний levare гэдэг байгаа. Leverage юм уу те. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өөрөө ямар нэгэн юмыг өсгөх, ямар нэгэн зүйлийг хөнгөвчлөх гэсэн үг. Тэгээ сүлдээ lever буюу хөшүүрэг гэдэг үг явчихж байгаа. Хөшүүрдэх те. Ингээд хөшөх. Энэ үгийг бид нар бодох юм бол өөрөө ямар нэгэн зүйлийг бидэд яг адилхан хөдөлмөрөөр олж ирж байгаа үр дүн нь өөрөө 10x 100x байх тэр боломжийг хэлж байна гэсэн үг. Эртний Грекийн нэг философч математикч хүн байт юм л Архимед гэдэг. Тэгээ Архимед гэдэг хүний хэлсэн амар алдартай үг байдаг нь юу вэ гэхээр надад хангалттай урт төшөөрөг өгчих юм бол би дэлхийг ч өргөж чадхаар байна гэж. Тэгэхээр энэ өөрөө юу гэсэн үг вэ гэхээр надад хөшүүрэг гэдэг зүйл байх юм бол би дэлхийг хүртэл өргөж чадна гэдэг чинь одоо чинь энэ дэлхийн том лидерүүдийн хийж байгаа ажлыг хэлээд байгаа байхгүй. Ямар нэгэн би бага хөдөлмөрөөр ямар нэгэн адилхан хөдөлмөрөөр их үр дүн гаргаж болох тэр багаж хэрэгслийг хэлээд байгаа гэсэн үг. Хамгийн одоо энгийн жишээ гэх юм бол дугуй байж болж бид нар те. Өмнө бид нар ямар нэгэн байдлаар хүнд зүйлийг өргөхийн тулд заавал түлхдэг буюу надаас энерги гардаг байсан бол дугуй гэдэг зүйлийг бүтнээснээс хойш би маш бага энергиэр 2 3 4 5 дахин 6 дахин хэмжээний хурдтай юмыг хэмжээний зүйлийг зөөж болдог болсон. Тэгэхээр энэ бол өөрөө нэг жишээ гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь юу гэхээр баян хүн гэхээр хинэгнээс илүү байдаггүй юм байна. Юу гэхээр адилхан 24 цагтай, адилхан баадаг, адилхан шээдэг, адилхан унтдаг, бие нь өвддөг. Гэтэл яагаад тэр хүн зовж байгаа, хөдөлмөрлж байгаа амар хөдөлмөрч хинэгнээс санхүүгийн хувьд илүү амьдраад байна. Тэгээ сайхан амьдраад илүү гоё хүртээд байна. Тэр хүн яг адилхан өдөрт 5 цаг зарцуулаад байгаараа тэр хүнээс гаргаж байгаа үр дүн гэдэг зүйл нь хөшүүргээс шалтгаалаад амар үлэмж байгаад байна шүү дээ. Одоо жишээ нь хийгээгүй мэрэ. Хэрвээ би бүх ажлуудаа өөрөө гараараа хийдэг бол миний зүгээс гарч ирэх зүйл амар бага шүү дээ. Асэргээр би хөшүүрэг гэдэг зүйлийг ашиглах юм бол миний зүгээс одоо чинь үйлдэж байгаа тэр үр дүн, бүтээмж гэдэг зүйл амар өндөр болох гэдэг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө хин хөдөлмөрч, хин авиастай гэдэг зүйл дээр биш асэргээр хин илүү хөшүүргүүдийг ашиглаж чадчихээн, тухайн зүйлүүдийг зөв нээж чадчихээн гэдэг асуудал байгаа даа. Ерөөсөө 4 төрлийн хөшүүрэг байгаа даа. Хорон ертөнцийн хүмүүсийн ашигладаг 4 төрлийн хөшүүрэг. Энэ дөрвийн аль нэгийг ашиглаж гин үү? Эсвэл аль нэгийг ашиглахгүй нь хараад үзээрэй. Эхний төрлийн хөшүүрэг нь юу вэ гэхээр capital leverage буюу одоо financial leverage гэдэг юм ба. Энэ юу гэхээр санхүүгийн хөшүүрэг гэж байгаа. Санхүүгийн хөшүүрэг гэдэг нь юу гэхээр нэгсэндээ мөнгөөр мөнгө хийх гэж байгаа. За одоо чинь би ямар нэгэн байдлаар 2.5% та магадгүй зээл авангуудаа тухайн зээлээ ашиглангуудаа за байр авъя зөө. Тэр байраа би түрээслүүлээд тэнгуут миний түрээсийн дүн маань миний зээлийн хаачдаг. Одоо энэ бол чинь санхүүгийн хөшүүрэг болж шít. Эсвэл ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулдаг. Гэвчлэн financial leverage гэдэг. За санхүүгийн хөшүүрэг гэдэг зүйлийг бид ашиглахын тулд юу хэрэгтэй вэ гэхээр мөнгө хэрэгтэй. Хоёрдугаар тодорхой хэмжээний тухайн боломжуудыг олох танил тал гэдэг юм яалтч хэрэгтэй. Гуравдугаар ч юу гэхээр risk management буюу эрсдлийг тооцоолох гэдэг мэдлэг хэрэгтэй. За хоёр дахь хөшүүрэг гэдэг зүйл гэхээр labor leverage гэдэг юм. Тэр нэгсэндээ хүний цагийг хөшүүргэх гэсэн үг. Та өөрөө ганцаараа ажиллах юм бол мэдээж хэрэг тулчж байгаа шүү дээ. Тэгэхээр хин нэгний цагийг, ажилчдынхаа цагийг, хүн нэгний цагийг нэгсэндээ ашиглах тэр боломжийг хэлж байна гэсэн үг. За энэ өөрөө айгүй сонирхолтой. Энэ өөрөө миний хэлсэнчлэн хүн төрөлхтний хамгийн эртний зохиосон ч яг хийсэн хөшүүргүүдээ нэг. Тэ? Ийм болохоор өөрөө хүний одоо нөгөө нэг hierarchy буюу нийгмийн давхарга гэдэг зүйл үүссэн. Хаан буюу одоо дээдсдэн хүмүүс гэж байна. За noble буюу зүгээр энгийн одоо ухаалаг ажил хийдэг хүн байна гэж байна. Тэгээ boss гэж байна. За дээр үед бол ерөөсөө юу байсан бэ гэхээр ерөөсөө л та мөнгөтэй болох 3 арга байсан. Нэг нь мөнгөтэй баян гэр бүл төрөх, эсвэл баян хүмүүстэй гэрлэх, эсвэл хүчээр булааж авах гэдэг арга байсан. Ерөөсөө ийм аргатай байсан. Нөгөө нэг боолуудаараа нөгөө нэг хүмүүс чинь labor хийлгээд нь шүү дээ. Labor хийлгээд тухайн хүмүүсийн хийлгсэн тэр хүч хөдөлмөр цагаас нь баян хүмүүс нь одоо сорж амьдарч шүү дээ. Амар сонирхолтой нэг ийм концепт байт юм байлээ. Ядуурл яагаад орчдөг вэ гэдгсэн чинь ядуурл гэдэг бол ерөөсөө дундаж давхаргын хүмүүс буюу одоо middle class гэдэг одоо нэрлэлчихэд байгаа. Анх бол peasant-ууд гэдэг байсан. Peasant гэдэг нэг гэсэндээ зүгээр л ажилчин давхарга гэсэн үг тийм. Одоо бол дундад давхарга гэдэг гоё нэртэй болчиход байгаа арай. Тэнгүүт peasant гэдэг хүмүүст урам зориг өгөх гэж байгаа. Ягаад гэхээр хэрвээ чи ажиллахгүй бол энэ хүмүүс шиг болно шүү гэдэг урам зориг үүсгдэг. Тэр үүсгэсэн хүмүүс нэм бэхээр баян хүмүүс. Тэгэхээр бид тэр баян хүмүүс буюу элит гэдэг хүмүүсийн зохиосон тоглоом дотор амьдарч байгаа гэж байна. За энэ бол ингээд бүр цаашаа ярих бол маш өөр сэдв болоо явчихна. Тэгэхээр өнөөдөр хөшүүрэг гэдэг сэдвээр орчих. Хэрвээ энэ талаар та саяны дээр систем гэдэг юм мэдхийг хүсвэл та монийг өвччих юм бол би энэ талаас дараа бичлэг гэж болох гэж бодож байна. Labor leverage буюу хүний хөшүүрэг гэдэг нь нэгсэндээ бидний хязгаарлагдмал хамгийн үнд цэнтэй зүйл буюу хязгаарлагдмалын нөөцөө ашиглах гэсэн. За энэ бол одоо орчин үед мэдээж хэрэг энэ компани
одоо ажил гэдэг чиглэл рүү орчод байгааг бид бүгд мэдж байгаа. За 3 дугаарт айгүй чухал үүссэн зүйл юу вэ гэхээр өөрөө technological leverage буюу технологийн хөшүүрэг гэж зүйл байна. За одоо энэ төнд чи юу орж ийн гэхээр энэ бид эдийн AI, data, компьютер, утас одоо шинэний харуулж байгаа те энэ миний урд байгаа машин, тэрэг, автобус гэх мэт технологийн хөшүүрэг ойлгомжтой. За дөрөвт миний өнөөдөр та бүхэнд үнэхээр санал одоо хэлэх гээд байгаа зүйл юу гэхээр media leverage буюу контент хөшүүрэг гэдэг зүйл орж ирээд байгаа. Media leverage гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр нэгсэндөө одоо орчин үед шинээр ургаж гарч ирээд байгаа. Нэг цэгээс би өөрийнхөө үзэл бодлыг эсвэл өөрийнхөө зарж байгаа санал болгож байгаа зүйлийг хэдэн мянган хүнд хязгааргүйгээр маш хурдтай хүрэх боломжтой тэр хөшүүрийг өөр media leverage гэж нэрлэдэг байгаа. За нэг талаараа media leverage буюу одоо энэ бол одоо хэвлэл мэдээллийн хөшүүрэг гэж нэрлэдэг байгаа. Нөгөө талдаа permissionless leverage нэрлэдэг. Юу гэсэн үг вэ гэхээр зөвшөөрөлгүйгээр хөшүүрэгдэх гэсэн. Тэгэхээр би дөрөвт хөшүүргийг илүү тайлбарлахаас өмнө нэг аягүй чухал зүйлийг та бүхэнд хэлмээр байгаа. Тэр нь юу гэхээр одоо ингэ танд ойлгогдож магадгүй. Яагаад баян хүн улам баян байгаад байдаг, ядуу хүн улам ядуу болоод байдаг шалтгаан нь ерөөсөө хөшүүргийн ялгаа гэсэн. Хэрэг хэмжээний хөшүүргүүдийг тухайн хүн ашиглаад тухайн тэр хөшүүргүүдээр гаргасан үр дүнгээ өөрийнхөө ашиг сонирхлын төлөө үүсгэж чадчихин гэдэг зүйл. Биднэрт энэ үүсгэсэн нийгэмд одоо байдаг юм буруу ойлголтууд байгаа юм л да. Биднийг баг ядуу байлгахаар ингээд цаанаас нь зохион байгуулсан юм шиг. Тэр нь юу вэ гэхээр хөдөлмөрлөх ёстой. Хичээх ёстой. Хэрвээ ингээд чи өөрийн чинь одоо чи ингээд амжилтанд хүрэх чадахгүй бол чиний буруу тэ хинч ерөөсөө нийгэм буюу энэ систем гэдэг зүйлийг буруутгах хэрэггүй юм шиг тэ тэгээ ерөөсөө хичээгээдээ хөдөлмөрлөө гэдэг юм ерөөсөө хинч окей би яаж энэ зүйлийг илүү амархан болгох уу илүү их ашигтай байх уу гэдэг талаар боддоггүй гэсэн үг. Тэгэхээр гол асуулт нь яагаад бид нэр энэ хөшүүрэг гэдэг зүйлийг ашигладаггүй юм бэ гэдэг асуулт байгаа шүү дээ. Гол юм нь ерөөсөө л угаасаа бидний амьдарч байгаа нийгэм маш цөөхөн хүмүүс энэ нийгэм чинь бий болохын тулд хин нэгэн одоо working class буюу ажилтан давхаргын хөдөлмөрөөс үүссэн үр дүн дээр баян хүмүүс угаасаа тэндээс орлого олж амьдардаг. Энэ бол угаасаа нийгмийн давхар. Өмнө ч тийм байсан, одоо ч тийм байгаа, ирээдүйд ч баг тийм байх бах. Тэгэхээр угаасаа тоглоомын дүрм нь юм. Гол юм нь юу вэ гэхээр өөрөө бид нарт ийм зүйл байхгүй бид нар ингэ шудраг нийгэмд амьдарч байгаа гэдэг энэ худал хуурмаг түүх гэсэн. Тэгэхээр та энэ шудраг нийгэм хэрвээ та хичээх юм бол та өөрөө хариуцлагатай байх юм бол та мөнгө хадгалах юм бол сайн дүн авах юм бол хичээгээд авах юм бол амжилтанд хүрнэ гэдэг. Тэгэхээр яг үндэ нь бодлаа гэсэн. Энэ өөрөө ажилчин давхаргын хүмүүсийг хичээнгүй ажилуулж тэр гаргасан үр дүнгээс нь орлого олох гэдэг шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө хөшүүрэг гэдэг юм боддоггүй. Бүр бодож тэмсэхөө байдаг. Би хөдөлмөрлөж байх хэрэгтэй юм байх хэрэгтэй. Ялангуяа бид нар социалистаас орж ирсэн учраас тэ хөдөлмөрс нийгмийн социалист нийгмийн юу гэдэг нэг буруу итгэл үнэмшил байдаг гэсэн. Тэгэхээр энэ ерөөсөө бид нар авьяасгүй дээ. Бид нар хангалттай ажиллахгүй байгаад биш. Бид нар зүгээр л хөшүүрэг байхгүй байгаадаа. Хоёрдугаарт энэ системийг ойлгохгүй байгаадаа мөнгө гэдэг зүйлийг яг буруу ойлгодгоосоо болдго юм байна лээ. Угаасаа хүн төрөлхтний түүхэнд те дандаа давхар гэж юм байсан. Баян хүмүүс тэ нэг ажлыг хийдэг хүмүүс тийм хүмүүс гэж. Тэгээд дээр үед бол угаасаа тэр мөр ойлгомжтой нийгмийн давхар гэдэг зүйл байгаа нь ойлгомжтой байсан аахгүй хүн болгон мэддэг. Тэгсэн чинь хүмүүс хэрж эхлээд оо чи юм биш яхаараа энэ муусаа юмнууд бидний дээр байдин гэж ойлгож өгснөөс хойш нөгөө хүмүүс ч эрх мэдлээ алдахгүй тулд үлгэр зөхиож өгсөн бохгүй. Үлгэр зөхиож өгсөн юу гэхээр энэ нийгэм бол шудрах шүү. Та өөрөө хичээх ёстой шүү гэдэг үлгэр зөхиож эхлээд тэрийг үлгэрийг юугаар дамжуулж амар амжилттай явуулж эхэлсэн бэ гэхээр боловсролын систем болон масс медиа гэдэг хоёр юмар. Маш их олон жилийн туршид царх угаалт төрсэн цагаас жахуулаад хичээх ёстой яах ёстой. Бидэрт хөшүүрэг хэрэгтэй байна. Гэхдээ бид нар хөшүүрэг байхын тулд ялцчихгүй мөнгө, танил тал эсвэл ийм яг нууц мэдээллүүд байх хэрэгтэй болоод байгаа байхгүй. Яалчгүй байх болоод байгаа. Тодорхой төвшөнд. Тэгэхээр энэ бидэрт байхгүй гэж болно шүү дээ. Гэхдээ энийг үүсгэх нэг ихэнх хөшүүрэг байгаа даа. Тэр нь өөрөө юу гэхээр content leverage. За өөрөөр хэлбэл permissionless leverage хүртэл хэлдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэвлэл мэдээллийн хөшүүрэг гэх юм уу, зөвшөөрөл авахгүй хөшүүрэг гэх юм уу нэгсэндээ зүгээр л бид нэр контент хийнэ гэсэн үг. За яагаад контент хийх өөр амар том хөшүүрэг болчиход юм гэхээр эхний давуу тал. Би бизнес хийдэг байлаа, юм зардаг байлаа гэж бодоход би энд суучаад энэ нэг юм зарах гад миний урд явж байгаа хүмүүстэй л зараад ах юм бол өдөртөө миний урдуур 1000 хүн явах тэгэл дуусчихж байгаа. Энэ байршлаар хязгаарлагдаж байгаа, миний цагаар хязгаарлагдаж байгаа тэр дэлгүүр чинь хаана гэд тэ. Гэтэл энэний хадлаар би контент хийх юм бол хэдэн 100000 хүнд, хэдэн 100,000 хүнд хязгааргүй тохиор хөргөлөмжтэй шүү дээ. Дээрээс нь буст хийчих юм бол дуусаа. Ямар их хөшүүрэг мэдэрч байгааг ойлгож байна уу? Хоёрдугаарт танил тал үүсэх боломжтой. Би контент хийснээрээ намайг хүмүүс олох боломжтой. Би өөрөө хүн танихгүй байж болно шүү дээ. Тэ одоо үнэхээр л би танил тал байхгүй манай аав ээж тийм бишэж болно эсвэл миний зүгээр тийм байж болохгүй тэ.
Тэгэхэд контентоор дамжуулж та өөрийнхөө үзэл бодлыг, өөрийнхөө тэр байгаа зүйлийг эсвэл компаниас сурчилснараа дараагийн бизнес хамтралууд, дараагийн боломжууд, коннекшнууд үүсэх боломжтой болдог гэсэн үг. Одоо би контент хийж гисэн сонш би амьдралдаа уулзсан гэж бодоагүй маш олон мундаг хүмүүстэй уулзсан бохгүй. Контент гэдэг зүйл амруулж өгсөн. Ягаад тэгэхээр би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байна. Энэ миний үзэл бодолтой нийлж байгаа. Одоо миний ярьж байгаа зүйлтэй санал нийлдэг. Миний түүх гээд байгаа нэг үн цэнийг нэг жоохон чултгаа ойлгодог хүмүүс хамтарч эхэлж шít. Тэгэхээр контент гэдэг бол ерөөсөө биднэрт байгаа асар том хөшүүрэг болчиход байгаа. Дараагийн том хөрөнгө, дараагийн том тэр wealth гэдэг зүйлийг үүсгэх өөрөө. Биднэрт асар их хэмжээний санхүүгийн одоо юу байхгүй ч болно. Эсвэл асар их хүмүүсийг ажилуулж одоо тий MCS 5 богд гэдэг шиг тийм улс төрийн одоо нөлөө эсвэл тийм их хэмжээний мөнгө байхгүй ч болно. Танил тал нь байхгүй ч болно. Энэ угаасаа тэгэхээр гол нь юу гэхээр биднэрт цаг хугацаа явах тусам юм хэрэг болно. Гэхдээ энийг үүсгэх эхлэл нь угаасаа юу юм бэ гэхээр контент медиа. 21-р зууны хамгийн том зүйл бол ерөөсөө энэ. Тэгээд энэ дээр нэмэгдэх нь AI нэмчихэж байгаа байхгүй. AI нэмчүүд энэ үржүүлэгдээ наачиж байгаа байхгүй. Технологийн хөшүүргийг бид ашиглаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яагаад 21-р зуунд өөрөө дэлхийн түүхэнд байлж байгаагүй маш их тэрбумтнууд, маш их долларын сайтнууд, тэгээд дээрэс нь энэ мөнгө олж байгаа хүмүүсийн насжилт нь амар багасаад байгаа гэхээр технологи болон контентын хөшүүрэг гэдэг зүйл чи өөрөө энэ зүйлийг утгагүй болгоод өчөж байгаа байхгүй. Яг тэр өмнө заавал боломж нь юу гэхээр би хин нэгэн баян айл төрж эсвэл манай хамаатны хин нэгэн баян айлын ч юм уу тэр нууц мэдээлэлд би байж иж яадаг гэсэн бол одоо энэ мэдээллийг би ямар нэгэн байдлаар олж болоод байгаа байхгүй. Тэр надаас хамааралтай болчиход байгаа байхгүй. Таны хэдэн настай байх нь 16-тай нөө 45-тай байна хамаагүй болчиход байгаа байхгүй. Гол нь та сэтгэх хэрэгтэй болчиход байна. Энэ хөшүүрэг гэдэг зүйлийг хайлж илүүлэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Яг нэрнгээс хэлэх. Тэгэхээр ийм давуу тал байна. Одоо бүр AI бүр солиороод байна шүү дээ. Одоо бодоод үзэхэд яг энэ бичлэгийг та үзэж байхад би асуух юм танд ямар нэгэн орлого үүсгэж явах юм чинь тэнд явж гин үү? Таны контент цаана явж гин үү? Ad чи явж гин үү? Эсвэл AI чи ямар нэгэн хийж гин үү? Эсвэл танай ажилтан ямар нэгэн ажил хийж гин үү? Үгүй бол та хөшүүрэггүй байна. Таны орлого таны цагаар хязгаарлагдана. Та ингэж яваадах юм бол яг шоргоолт шиг нөө хархан дотор эргээд идэг хархан тойрог гэдэг юм орцсон байгаа байхгүй. Хархан тойрог гэдэг чи юу гэхээр би гүгээд идэг үр дүн гарахгүй гэлээд байгаа шүү дээ. Тэ? Гэтэл энэ ерөөс ялгаан дээр байхгүй. Яг энэ сууж байхад миний эзэмшдэг зүйлүүд ямар нэгэн байдлаар produce буюу ямар нэгэн бүтээгээд байгаа байхгүй. Амар сонирхолтой. Тэрийг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр энийг үүсгэх хамгийн энгийн арга нь ерөөсөө бичлэг хийх байна. Бага юмас сурчлах байна. AI-г ашиглах байна. Уу яалч юм болчиход байна. Заавал та царай гарна гэдэг утгаараас биш шүү зөө. Заавал царай гарна гэдэг утгаараа биш. Хамгийн гол нь танаа компаниас өдөрт компаниас чинь гаргаж болно. Эсвэл танаа ажилтан чинь контент хийлэн ямар нэгэн байдлаар та бичлэг хийх ёстой. Бүр ойлгомжтой. Үгүй гэх юм бол арай өөр аргууд мэдээж байгаа. Тэр жоохон бас эвгүй аргууд. Гэтэ хамгийн одоо ёс зүйтэй, хамгийн ойлгомжтой танаас яг хамаарч болох зүйл нь гэх юм бол би бас саяны хоёроо гэж дүгнсэн. За тэгээд ямар ч бичлэгийн өрөө дуусгая. Тэгээд хэрэгтэй байсан байх гэж найдаж байна. Тэгээд та надтай ямар нэгэн байдлаар хамтарч ажиллах хүсэлтэй. Цаашдаа бусдаа ямар нэгэн байдлаар хамтрал үүсгэх хүсэлтэй байгаа бол энэ доор байгаа линкээр ороод цаг тоглох боломжтой байгаа. Тэгээд энэ уулзтай хэдүүлээ бас ярилцж байгаа цаашдаа ямар бизнес хийх боломжтой, яаж бидэд туслах боломжтой талаар тийм бас ярилцах тийм уулзалт байж болно гэсэн үг шүү. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Хэрвээ та саяны нэг юм энэ ярих гэдэг сэдвийг илүү гүнзгий мэдхийг хүсвэл энэ комментт монигээ биччих. Би тэгэх юм бол энэ талаар бас илүү дэлгэрэнгүй бичлэг хийж өгч болох хаа гэж бодож байна. За тэгээд бүгдэнд амжилт хүсье.